За сайн байцгаана уу, та бүхэндээ энэ удаагийн бичлэгээр захиалга хэрхэн хийх вэ болон захиалга хийхэд юу юуг анхаарах вэ? За мөн дээрэс нь карта олбохыг сурч авцгаая. За бараа захиалгын өмнөх эхний үйлдэл бол хайлтын хэсэг байгаа. За та ямар бараа захиалгыг хүсэж байгаагаа утасныхаа галерей дотор хадгалаад зургийн хэлбэрээр оруулж хайж болно. Мөн энэ дээр бичиж хайж болно. За тэр доор харагдаж байгаа категори хэсэг рүү ороод эрэгтэй хувцас, эмэгтэй хувцас гэх мэт төрлүүдээс сонгож ороод хайж болно. За манайхан захиалга хийхдээ хэд хэдэн зүйлийг маш сайн анхаарнаа. За энэ нэгдүгээр та авахыг хүсэж байгаа барааныхаа зурган дээр дарж орно. За хэдүүлээ нэг жишээ авъя. За ингээд зурган дээр дарж оронгууд тэр барааныхаа зургнуудыг эхлээд харна. Олон талаас нь дарсан зургийг харна. За доош нь гүйлгээд харангууд хүмүүсийн сэтгэл байгаа. Мөн бодит зураг бичлэгээ оруулсан сэтгэлдүүч байгаа. За ингээд дарж орноо. За энэ дээр Google Translate маш сайн ашиглавал зүгээр скриншот хийж аваад энэ хүн ямар сэтгэл үлдээсэн байна, юу гэсэн байна гэдгийг харах хэрэгтэй. За ингээд хүмүүс бодит яг авсан, өмссөн зураг бичлэгнүүдэд оруулсан байгаа. За ингээд сэтгэлүүд нь ингээд харагданаа. За хоёрдугаарт бүгдээрээ энэ дэлгүүртэйгээ сайн танилцах хэрэгтэй. За энэ 3 оноо өгсөн байдал байгаа. За энэ бол эхнийх нь бол дэлгүүрийнх нь үнэлгээ байгаа. Хоёр дахь нь бол энэ хэр баталгаатай дэлгүүр вэ гэдгийг үнэлсэн үнэлгээ. Энэ гурав дахь нь болохоор хэр чанартай бараа зардаг вэ гэдгийг үнэлсэн ийм үнэлгээ байгаа. Энэ ерөнхийдөө 4.5-аас дээш байх юм бол ер нь сайн дэлгүүр гэж үздэг шүү. За одоо тэгэхээр хэмжээ болон өнгөө сонгоно. За ингийн тулд тэр доор болон дөрилж байгаа buy now дээр дараад за ингэнгუთ хэдэн ширхгийг авах тоо ширхэг нь гараад ирнэ. Энийг 2-ыг бол 2 3 гэдэг явна. За дараа нь өнгөө сонгоно. За энэ бүдгэрсэн байгаа хэсэг бол байхгүй дууссан гэсэн үг шүү. За доод талд нь ингээд хэмжээ арцмаараа сонгоод тэгээд buy now дээр дарна. За ингэнгуთ төлбөрчин гараад ирнэ. Хийх төлбөр нь за та хэдэн төгрөгийн төлбөр төлж авах юм байна шүү гэв. За одоо төлбөрөө яаж төлөх вэ гэхлээр карта олдноо. Карт маань болохоор олон улсын карт байх шаардлагатай гэдгийг сануулъя. За карта яаж холбох вэ гэхлээр энэгүй харагдаж байгаа add new credit болон debit card гэсэн дээр дарж ороод за одоо энэ хэдүүлэн бүглэг хэсэг байгаа. За энэ card number гэдэг дээр болохоор яг картн дээр байдаг картын дугаараа бичнэ. За first name гэдэг дээр болохоор картн дээр байдаг уртлын нэрийг бичнэ. Урд нь болохоор өөрийн нэр байдаг. Өөрийнхөө нэрийг бичнэ. Surname гэдэг дээр нь болохоор ард нь овог байдаг шүү дээ. Тэр овгоо бичнэ гэсэн үг. За expiry date гэдэг нь болохоор картны дуус хугацаа. Картн дээр яг байгаа дуус хугацаагаа бичнэ. За энэ security code гэдэг нь болохоор картны ард байдаг нэг 3 оронтой тоо байгаа. За тэрийг бичээд хамгийн сүүлд нь энэ confirm гэсэн дээр дараад таны карт холбогдож байгаа юм шүү. Ийхүү карта холбож төлөвлөгөө төлснөөр таны захиалга баталгаажлаа гэсэн үг. За товчхондоо гэвэл юм байлаа. Та цаашдаа аппликейшн авахад судлаад үзэхээр маш олон зүйлийг сурах болно. Ингээд танд амжилт хүсье. Баярлалаа.